хүүхдүүдээ өглөөний мэнд. Good morning students. За өнөөдрийн хичээлийг бүгдээрээ Pearson платформ дээр хэрхэн нэвтрээд яаж даалгавраа хийх тухай яг хичээлийг үзэх болно. За эхлээд бид нэр Google-ийнхаа хөтчийг гаргацгаана. За та нар бол яг нөгөө юун дээр би болохоор зэрэг өөр хөтч сонгоцсон байгаа. За энэ дээр english.com гэж бичээ шүү. english.com. За энтер дарлаа. За та нарын хувьд болохоор learners гэж орно шүү. Заяа. Learners гэж орно шүү. За миний хувьд болохоор нөгөө багш гэдэг хэсэг нь энд байна. За яг хөө би learners-ээр орчоод оо. За learners гэдээ орохоор утсан дээр бол яг хөө энэ sign in шууд харагдахгүй байх. Жохон доошоо нэлэнгүүлэхээр ийм цэнхэр дээр sign in to your digital learning platform гэж байгаа. За энэгээр орлоо. За ингээд орохдоор зэрэг магадгүй та нарын утсан дээр нөгөө зарим нь анхудаа орж байгаа, зарим нь хоёр дахьтайгаа орж байгаа янз бүр байгаа бах тий. Тэгэхээр яг уу accept all гэд нэг доор нэг юм 3 юм гарчиж байгаа. Тэгэхээр accept all гэдгийн дараад эсвэл болвол нэг юм хоёр тэрний дараагаар хоёр ширхэг global site гэсэн нэг юм хоёр урт юм гараад ирэх. Тэрний дээдлийн global site гэдэг рүү дарж орно шүү. Заяа. За ингээд дарахаар зэрэг sign in username password гэсэн ийм талбар гарч ирнэ. За энэ дээр бид нэр өөрсдийнхөө нөгөө Etyahu тэмдгээс урагш хэсгийг оруулахаар оруулаа username дээр нь оруулаад бид нар нөгөө Etyahu энэ тэмдэгнээс хооших нь юусоо бид нар оруулдаггүй шүү дээ. Энэ тэмдэгнээс яг урд хэсгийг нь л зөвхөн яг энэ хэсгийг нь л авч оруулдаг гэсэн үг. Etyahu тэмдэгнээс хойтлын Etyahu medlets.com гэдгийг орхидог гэсэн үг. За тэгэнгүүт багш сурагчдын паспорт яг нэг байгаа, яг адилхан. Pearson гэдгийн P үсэг нь томор эхлээд Pearson 1 гэл бүгд адилхан багш сурагчтай. За ингээд sign in-ээ дараад нэвтэрнэ. За анх удаа нэвтэрж байгаа тохиолдолд ерөнхийдөө бол за та нарын ингээд орохоор ингээд номчин гараад ирнэ. За ингээд номнууд та нарх дээр бол ганцхан ном гараад ирж байгаа. За ганц ном гарч байгаа тэр номон дээрээ дараад орно. За номон дээрээ дарж ороод за номон дээрээ дараад орохоор зэрэг та нарын платформ дээр болохоор ингээд зөвхөн нөгөө 5 дугаар ангийн 3 ном 2 ном л гарч ирнэ. Нөгөө student book, workbook та нарт байгаа ном маань онлайн хэлбэрээр гараад ирчихэж байгаа гэсэн үг. За бас нэг энд нь resource гэдэг юу байгаа хэсэг байгаа. За тэр болохоор зэрэг нөгөө нэмэлт дасгал ажиллах дасгалын ном баггүй юу? За тэн дээрээс нь ороод яг unit 1-ийнхаа одоо нэгээ дэлгэрүүлээ дахиад одоо нэмэлт маягаар ажиллаж болно гэсэн үг. Энэ нь болохоор та сурагчд маань мэдлэгээ баттгаад цаашгаа улам одоо тухайн мэдлэгийг одоо тий өөр төвшөнд хэрвээ өөр хэлбэртэй байвал ямар байдгийм бэ гэдгийг одоо мэднэ гэсэн үг. За энэ дээрээс бас мэдгүй чадахгүй юм гарвал яг багш дээрээ тэрийг яг SSC гэдэг ч юм уу скриншот хийгээд ч юм уу бариад ирнэ. Багшаа энэ ямар учиртай вэ гэх тий асууна гэсэн. За багш нь student book-аар орчоод хичээл орох гэж байгаа учраас student book. За бид нар болохоор түрүүчийн хичээл дээр Shen's Super Backpack-ийг үзсэн байна. За Shen's Super Backpack маань болохоор бас нэг дөрвөн ширхэг шинэг үтсэн шүү дээ бид нар тийм ээ. За тэгэхээр энэ дөрвөн ширхэг маань энд байж байна. Mobile phone гэдтэй. За энд ингэ байж байна.
За энэ дээр юу ячи те энэ дөрвөгээ төр давтчих хэвтүүлээ. За backpack гэдэг нь юу гэсэн үг вэ? Окей, шалгая. Let's check. Backpack. За энэ нь болохоор зэрэг backpack гэдэг үг маань үүргэвч гэсэн үг байна. Laptop computer. Laptop computer. За mobile phone. Mobile phone. Mobile phone гэж дууддаг байна. Mobile phone. Mobile phone. Окей. Mountain bike. Mountain bike. За ингэж дууддаг байна тийм ээ. За За тэгэхээр та нар түрүүчийн хичээлээ зургийн хэлбэрээр бас үзээд шэний тэр дэч бичлэг оруулсан байсан шүү дээ бид нар. За За даалгавраа хийсэн баха гэж багш нь найдаж байгаа шүү. Ер нь бол дараагийн 7 хоногт ороод ирэх нь багш нь бүгдээрнгийн үзнэ, шалганаа. Тухайн даалгавруудаа бас эргэж хүүхдүүдийнхийг шууд хараад явчих шүү суудлаар нь. За өнөөдөр болохоор хэдүүлээ 2-ын 7-оос үзнэ. За бүгдээрээ болохоор юу ячих? 2-ын 7-оо 2-ын 7-оо олоод student book-ийнхаа 2-ын 7-ог олоод за шинэ үзнэ хэвлээ. За дэвтрээ нэгээд. Окей, өнөөдрийн он сараа бүгдээрээ дэвтрээ нэгээд дэвтэр дээрээ тавьчих. За. Окей. За өнөөдрийн он сараа бичиж. За он сараа хэрвээ яг харж аваад бичиж авъя гэвэл бичлэгээ зогсоож аваад бичиж аваад буцаад бичлэгээ тавьж болно гэсэн үг. За бүгдээрээ хэдэн шинэ үзэх чинь. За 5 шинэ үзэх чинь тийм ээ. За бүгдээрээ дуудлагын сонсчээ. Circle. Circle. Line. Line. Rectangle. Rectangle. Square. Square. Triangle. Triangle. За. Тэгэхээр зэрэг бүгдээрээ энэ 5 дүрстэй тухайн үгээ тааруулж тавина гэсэн үг. За дэвтэр дээр он сараа тавьсан бол бүгдээрээ энэ 5 үгээ энэ дээрээ тааруулж тавина гэсэн. За багш нь тааруулж тавихын урдаад энэ үгнүүдийн орчуулгыг хэлээд өгчээ. За circle гэдэг маань болохоор дугуй гэсэн үг байна. За дугуй. За line гэдэг маань ерөнхийдөө зураас гэсэн үг байна шүү. Зураас. За зураас. Rectangle гэдэг маань одоо юу гэсэн үг? Одоо дөрвөлжин тэгшүнцэгт гэсэн үг л дээ. Юу биш ээ. Нөгөө тэгшүнцэгт гэсэн үг л дээ. Тэгшүнцэгт гэдэг маань одоо хоёр тал нь адилхан байдаг шүү дээ. Тэр ихгүй. За square гэдэг маань яг квадрат дүүдрүүлжин гэсэн үг. Бүх талууд нь нийцлэгэн. За triangle гэдэг маань гурвалжин гэсэн үг. За орчуулгын дэвтэр дээр бичээд авчиж болно. За дахиад юуг нь сонсъё бүгдээрээ. Circle. Circle. Line. Line. Rectangle. Rectangle. Square. Square. Triangle. Triangle. Circle. За ингэж дуудана гэсэн үг. За бүгдээрээ 2 дугаар
дасгал руу шилжиж оръё. За одоо тэгэхээр бид нэр өнөөдөр болохоор за энэ одоо өнгөнүүдээс бид нар энэ одоо хээнүүдээс одоо хээ гэх юм уу хэлбэр дүрс тийм ээ shape нүдээс одоо аль хэлбэр дүрс нь одоо юм бэ гэдгийг одоо энэ дээр тааруулж тавих нь шүү дээ. Okay. За look, this is my new top. It's cool. It's white with blue squares and triangle and orange and yellow lines. Oh, and a blue circle too. За ингээд энд чухам ямар энэ дөрвөөс аль хувцсыг нь чухам хэлж байгаа юм бэ тийм ээ. За энэ хээнүүдээр нь энд тодорхойлсон байна тийм үү. Blue squares and triangle, orange and yellow lines. Тийм ээ. За та хэд тэгээд энийг харж гаад номон дээр номноос харж гаад дэвтэр дээр хийн гэсэн үг. Яг энэ дасгалыг. За энэ дасгалыг хийнэ гэсэн үг. За 3 дугаар дасгал болохоор за 3 дугаар дасгал яана гэж байна. Read the text and look at the picture again. Complete the table. За текстээ уншаад гэж юм тийм үү? Read the texts and look at the pictures again. За тухайн зургнууд руу дахиж хараарай гэж. Complete the table. За энэ table гэдэг маань хүснэгт гэсэн үг тийм үү? За тэгэхээр complete гэдэг маань бүглөөрөө гүйцээгээрэй гэсэн үг. За тэгвэл хүснэгтийг бүглэнэ гэсэн үг. За тэгэхээр энэ дээр харж байгаа биз? За colors өнгөн бахна. Shapes гэдэг нь хэлбэр дүрс нь бахна. За тэгвэл бүгдээрээ энэ дээр гараар бичиж өгнө гэсэн үг. За тэгэхээр за B A хэсгийг бол хэлсэн байна шүү дээ. Blue, black хоёр байна тийм үү? Хар хэсэгтэй, цэнхэр хэсэгтэй байна. Өнгөтэй байна. За shape нь болохоор rectangle гэж одоо тэгшүнцэгттэй байна. Circle-тэй байна. За triangle бас гурвалжинтай байна гэж хэлсэн байна. За яг ийм маягаар ингэж хэлбэр дүрс болон өнгийг одоо B C хэсгийг би сая энийг тайлбарлачлаа. Rectangle гэдэг маань энэ тийм үү? Triangle, rectangle гэдэг маань энэ ахна. За тэгвэл triangles гэдэг нь энэ гурвалжин бахан тийм үү? Circle гэдэг маань энэ circle-ыг хэлэх нь. За тэгэхээр одоо бүгдээрээ энийг харж гад энд ямар хэлбэртэй байна, ямар өнгөнүүд бас байна гэдгийг энэ хоёрыг гоё энэ A B BC гэдэг дээр ингээд тохируулж ингэж бичгэнэ шүү дээ. За дараагийнх нь дасгал. За энэ дасгалыг бас ингэж юм гэсэн. За 4-р дасгал дээр юу ороод ирсэн бэ нэ? За энэ дасгал дээр болохоор зэрэг the rectangle on the top A is small. За энэ дээр юу гэж хэлсэн бэ? Top гэдэг маань цамц шүү дээ. Ингээ бариу цамц байна тийм үү? За top A дээр болохоор гурвалжин нь жижиг юм байна гэж байна. За үнэн байна уу? За тэгвэл үнэн худлаа айл нэг бичин тийм үү? За үнэн байна гэдэг ингэ чинь. За та нар дэвтэр дээр бол энэ үгийг бичиж өгүүлбэрээ бичиж аваад Т хэсэг тавьчихад болно. За дараагийн өгүүлбэрийг тавиад T юм уу F хэсгийг тавьчих болно. True or false гэдгийг сонгох нь шүү дээ. За the shapes on top A. За top A дээр байгаа хэлбэрнүүд бүгдээрээ том юм байна. За тэгэхээр яг бүгдээрээ том байна уу? За тэгвэл үнэн юм уу худал юм уу гэдгийг эхний хэсгээр нь биччихнэ гэсэн үг дэвтэр дээр. За дараагийн дасгал дээр орохоор за энэ дээр design a t-shirt or a top with shapes. Then complete the sentences. За энэ дээр болохоор дэвтэр дээрээ та нар ийм одоо өөрийнхөө хүссэн подволкийг одоо ингээ подволкод зураад хүссэн одоо дизайн хэлбэр дүрс өнгөөрөө будаад хэлбэр дүрсээр чимэглэх нэ сая бидний үзсэн хэлбэр дүрсээр чимэглэх нь тийм үү гурвалжин тэгшүнцэг дөрвөлжин зураас гэх мэт юм зураас за тэгэнгүүтээ тэгж ингэж будаж янзалж хаад тэгээ яг this is my гэд юу гэж байна өгүүлбэрүүдэд дандаа гүйцээж бичнэ за энэ бол миний
подволк тийм ээ цамц. За it's гэчээд өнгөө бичих нь эндээ. За тэгэнгүүтээ color and or shapes. За тэгэнгүүтээ энэ дээр хэлбэр дүрснүүдээ бичих нэ. За ийм маягаар өгүүлбэрээ ингэж бичнэ гэсэн үг. За 6 дугаар дасгал дээр. За энэ 2-7 бол ингээ гүйцэж байгаамаа. За ингээ гүйцсэн хойноо мөн та нар ер нь өнөөдөр ер нь платформ руугаа нэвтэрч орохыг бодорой заяа. Дэвтэр дээрээ давхар хийгээ, платформ дээрээ давхар хийгээд дандаа хадгалаад явна гэсэн үг. За багш нэг юм зааж өгöd. За платформ дээрээ бүх зүйлээ хийчээд энэ дээр нь ингээд биччихэд тийм ээ гэж бичиж болно. За энэ дээр ингэж биччихэд энэ дээр ингээд өнгөнүүд нь байгаа юм байна. Улаан өнгө, ногоон өнгө, цэнхэр өнгө тий. За black хар. За ийм хээ байгаа юм биш үү? Ийм хээнүүд. Ийм юунууд тод ийм зураас ийм зузаанаар зурх ийм арай нэг өргөн дүүгээр зурх тий. Одоо ийм тодоор зурх ийм юугаар зурх. Жишээлбэл одоо энэ дээр ингэж болох нь шүү. Тийм энэ shape-ийг бол ингэж зурж болох нь тийм үү? За ингэдэг ч юм уу тийм ээ. Ингэж зурж болох нь. За энийг ингэж хөхөнгөөр бодчихъя гэвэл ингэдэг ч юм уу тий. За энийг ерөнхийдөө бол юу юм бэ наа тий. Магадгүй чи энийг сонгож аваад ингэх юм бол илүү их ингэж гарах юм байна. Ингэж. За дүүргэлттэй бодох тий. За энийгээ сонгоод нөгөө хэлбэрүүдэд зурна гэсэн үг. Тий. За ингээд өнгөө сонгоод энийгээ сонгоод ингэдэг ч юм уу ийм маягаар тий. За ингэн сонголтуудаа ингэж аягүй гоё ашиглах шүү заяа. За ингэж хийснийхаа дараа энэ дээр даана гэж байгаа. Тэрийгэ заавал дарна. Тэгэхгүй бол энэ чиний ч устчихна гэсэн үг. Хадгалагдахгүй. За данаа дараад одоо энийг ингэж дарчихна гэсэн үг байхгүй юу? За тэрний дараа дараагийн дасгал руу орохдоо одоо ингэж гүйлгэж орно гэсэн үг. За энэ бол хамгийн сүүлийнх нь дасгал болсон байна шүү дээ. За энэ дасгал дээр болохоор хийчгээд бас данаа дараад дараагийн дасгал руу ингэ шилжиж болно гэсэн үг. За тэгэхээр одоо яг нөгөө бүтээлч ажил хийх дасгал дээр бол дан гэж орж ирдэг бахна энд нь хийсэн гэд тэ. Заавал дарж хадгалж ээж тэр дараагийнхаа дасгал руу шилждэг бахна. За энэ одоо true false бүглэх ч юм уу ямар нэгэн байдлаар тэ сонгох дасгалууд хийж байгаа тохиолдолд ийм зөв гэсэн тэмдэг гарч ирж байгаа. Энэ нь хадгалах байхгүй юу? За энийг ингэж хийсэн тохиолдолд ингэ хадгална гэсэн үг. За энэ болохоор одоо энэ хийгээгүй болохоор зэрэг халаглахдахгүй байна л да. За ингэж хадгалаад тэгээд дараагийн дасгал руу шилжиж орно гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр одоо ер нь эсвэл дан гэдэг үг байна, эсвэл зөв гэсэн хадгалах тэмдэг байна л гэж болох хэрэгтэй. За энэ хоёр янзын тэмдгээд арчаад дараагийн дасгал руугаа шилжээд дасгалаа хийж дуусаад бүх одоо үр дүнгийн үнэлгээг авсныхаа дараа чи энэ хичээлээсээ гарахын тулд дараагийн хичээл рүү орох юм уу? Эсвэл бол энэ хичээлийг энэ платформоос бүр гарахын тулд заавал save exit-д дарж иж гарна гэсэн. За энд хичээл хадаглагдлаа гэж байна. За ингээ гарлаа. За тэгэнгүүт дараагийн хичээл рүүгээ чи ороход одоо сая 2-7 үзсэн бол одоо энэ дараагийн хичээл нь энэ байна шүү дээ. За эсвэл бол бүр платформоос гарья гэвэл шууд ингээл хаачих. Тийм ээ? За ингээ хаана гэсэн үг. За бидний хувьд болохоор 2-7-г хийчихэд тэгээд бид нар болохоор 2-7-гийн сая дасгалуудаа хийчихэд workbook-а за багш нь одоо workbook-а сонгохын тулд энэ рүү орно гэсэн my content дээр. За workbook-аас бид бас дасгал хийнэ 2-7-г хийнэ гэсэн үг. Student book дээр 2-7-г дуусгасан бол workbook дээр 2-7-гоо бас дуусгачих хэрэгтэй. Тэгжээж бидний мэдлэг батчихна гэсэн үг. За улмаар бүр resource гэд student book workbook хоёрынхаа хажууд resource-оор ороод 2-7-гоо хийчихвэл бүр одоо мэдлэгээ батжуулж байна гэсэн үг л дээ. За 2-7-г гаргах чи хэвлээ.
За 2-7 дээр бид нар дээр юу байна? За энэ гараад ирлээ те. Бид нар чинь за puzzle. За puzzle-ыг болох юм шүү дээ, тийм ээ. За нэгдэх нь болохоор зэрэг хифтэй байна те. За тэр нь болохоор зэрэг юу гэдэг вүлээ? Across гэдэг шүү дээ, те. Across. За доошоо байвал down гэж хэлдэг шүү дээ. Across, down. За тэгэхээр across хэлбэр дээр байна тийм үү? За энэ дээр бүгдээр нэг бичээд үзье. Нэгдэх нь юу лээ? Юу байла? Circle байсан шүү дээ. Ингээ биччихээр. Хоёр дахь нь triangle байсан тийм. За инкерийг болж. За иймэрхүү байдлаар бичээд тэгээд энийг энэ хадгалах буюу шалгажаад хадгалагдана гэсэн үг юм чинь. Check and save гэсэн үг. Sorry. Okay. За дараагийнх нь 2 дугаар хичээл рүү ингээд орлоо. За ингээд шилжиж ороо явчихна. За энэ платформ дээр хийгээд давхар workbook-ийн ном дээрээ давхар энийг хийж явна гэсэн үг. Ингэж яг баталгааждаг. За тэгэхээр бүгдээрээ сая товч боловч хэдүүлээ аюу үр дүнтэй платформын хичээлийг үзлээ гэж бодож байна. За тэгэхээр өнөөдөр таад сая өгсөн даалгавруудыг багшдаа хийгээд дараагийн 7 хоногт үзүүлэхэд бэлмэлээ. Okay, bye bye. Өнөөдрийн хичээл ингээд дуслаа. Today's lesson is over. Thank you for attention and see you next week. Bye bye.